Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас бэлтгэн хүргэдэг Про подкастын шинэ дугаар эхлэж байна. Подкастаараа дамжуулан хууль эрх зүйн мэдээллийг хүргэдэг үлээ. Энэ удаагийн подкастны оролцогч Налах Банханга дүргийн прокурорын газрын ахлах прокурор Батгишиг, ярилцах сэдэв маань өсвөр насны хүн төлөөлөх эрүүгийн хариуцлага болон сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын талаар ярилцах болно. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг толбогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэх энэ асуудал нэлээд онцлогтой явагддаг байх л та. Тэгэхээр хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх энэ эрүүгийн хуулийн зохицуулалт юу нь ямар байдаг талаар та мэдээлэл өгөхгүй юу? Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг Монгол Улсын эрүүгийн хууль тусгай бүлгээр зохицуулсан байдаг. Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэх үедээ 14 наснд хүрсэн ба 18 наснд хүрээгүй байсан хууль заасан үндслэл журмын дагуу нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагт хорих хэл идэвхлэхээр тус заасан байдаг. За шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хууль заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж эсвэл оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай халблагын арга хэмжээг бол хэрэгжилж болно. За өсвөр насны хүнд хүлээлгэж байгаа хорих хэлний онцлог нь юу гэдэг юм бэ гэхээр тэднийг нийгэмд өөрийн байр суурьаа олоход нь туслах, мөн боловсрал эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршиг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин тэр хүмүүсийн нөлөөнөөс шүүхээс тогтоосон хугацаанд тусгаарлаад тэдэн зориулж тусгаалan байгуулсан газарт хүмүүжлийн сургуульд эдлүүлж байгаа ял гэдгээр бол онцлогтой. Мэдээж гэмт хэрэг үйлдсэн хүн нь том хүн байна уу, хүүхэд байна уу хамаагүй зохиалаа авах нь тодорхой ах. Гэхдээ тухайн гэмт хэрэг үйлдсэн хүн нь насан туршаагүй хүүхэд байх юм бол хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлдэг гэсэн юм. Энэ нөгөө хуучнаар хүүхдийн хорих анги гэж ойлгож болох уу? Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага анх 1948 онд хүүхдийн колони нэртэй үйл ажиллагаа явуулж гэлсэн. Дээрх хугацаанаас хойш хүүхдийн колони, хүмүүжил хөтөлбөрийн колони, хүүхдийн хорих анги гэсэн нэршилтэйгээр Сэлэнг аймаг, Улаанбаатар хот зэрэг газруудад үйл ажиллагаагаа явуулж агаад 2016 оноос хойш Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт барьлах Хонхор тосгонд одоогийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллага нэртэйгээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. За сургалт хүмүүжлийн тусгай байгууллага нь шүүхийн шийдвэр тогтоолоор хорих хэлээр шийтгүүлсэн өсвөр насны хоригдлын ялыг бишлийн эдлүүлэгчийг үүрэгтэй байгууллага. За тухайн байгууллагад 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хойш буюу эрүүгийн шинжилэн найруулсан хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагт нийт 280 гаруй өсвөр насны хүн хорих хэл эдэлсэн байдаг. Эдгээр хүүхдүүдийн 97.9% нь эрэгтэй, 2.1%-ийг нэмэгтэй хүүхд эзэлж байна. Энэхүү хугацаанд бас нийт өсвөр насны хүний 54%-ийг нь хугацаанаас өмнө суллаж, 21%-ийг хугацаа дуус суллаж, 12% насан туршидчдыг хорих ангид бол шилжүүлсэн байдгийг. Эрүүгийн хуулинд бол сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих хэл эдэлж байсан өсвөр насны хүн 18 наснд хүрсэн бол түүний эдлээг үйлцээ хорих хэлийг 21 нас хүртэл сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад үргэлжлүүлэн эдлүүлэх эсвэл насан туршидчдын хорих байгууллагад шилжүүлэн эдлүүлэх эсгээр шүүх шийдвэрлэнэ гэсэн юм заалт байдгийг. За энэхүү заалтын дагуу 2021 онд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагт 3 хүний хорих хэлийг тус байгууллагт 18 наснд хүрсэн 3 хүний хорих хэлийг тус байгууллагад үргэлжлүүлэн эдлүүлэхээр ингээд шүүхээр шийдвэрлүүлсэн ийм тохиолдол байдаг. За өсвөр насны хоригдол нь насан туршидчтай адил ажил хийх боломжгүй байдаг штэ. Тэгэхээр сургалт хүмүүжлийн ажил түлхүү явагддаг гэсэн үг үү? Ер нь ямар сургалтанд хамрагддаг юм бэ? За маш зүйтэй асуулт байна. Сая хэллээ хорих хэл эдэлж байгаа өсвөр насны хүнээр хөдөлмөр эрхлүүлэхгүй гэсэн эрүүг заасан зохицуулалт байгаа. Хорих хэл эдэлж байгаа өсвөр насны хүн хөдөлмөр эрхлэхгүй харин ерөнхий мэргэжлийн боловсрал, хөдөлмөрлөх, амьдрах ухааны дадал олгох сургалтанд бол хамрагдах ёстой байдаг. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэд бүрэн дунд сургууль анх 2000 онд хөдөлмөрийн төрөлцсөн сургалттай суур боловсрал олгох тусгай сургууль нэртэйгээр бол байгуулагдсан. 2013 онд сургалт явуулах тусгай зөвшөөрлийн гэрчлэгээ олгогдож хүүхдүүд бүрэн дунд боловсрал эзэмших үе таалга нь бол нэгдсэн байдаг. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагт анх
насан туршаагүй хүүхдийг хүлээж аваад тухайн хүүхдийнхээ боловсролын түвшингийг эхлээд тогтооно. За тэгээ ерөнхий эрдмийн сургалтанд хүүхд болгон хамрагдах ёстой. Сургалтанд хамрагдахдаа яах вэ гэхээр боловсрол шинжилгээ ухааны яамнаас баталсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу тухайн хүүхдийнхээ тогтоосон түвшинд нь тохируулсан сургалтыг явуулдаг. 2016-аас 21 оны хичээлийн жилд буюу тус сургуульд хамрагдаад ерөнхий боловсрол эзэмссэн бэ гэдэг сүүлийн 5 жилийн байдлаар ингээд судалсан. Судалгаагаар нийт 151 өсвөр насны хүүхэд ерөнхий эрдмийн сургалтанд хамрагдсан байдгийг. За эдгээр хүүхдүүдээс бүрэн дунд боловсролыг 16 хүүхэд, бүрэн дунд боловсролыг 20 хүүхдэд эзэмшүүлсэн. За бүрэн дунд боловсрол эзэмссэн хүүхдүүдээс 13 хүүхэд эзэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэгдснээс 8 хүүхэд нь улсын болон хувийн хвшлийн ихтэй сургуулиуд элсэн орсон байдгийг. Жишээлбэл ямар сургуулиудад элсэн орсон байх вэ гэхээр Монгол Улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Улаанбаатар их сургууль, Их засаг их сургууль, Шинжлэх ухааны техникийн их сургууль зэрэг сургуулиудад хүүхдүүд маань амжилттай элсэн орсон байдаг. Хүүхдүүдийн сургалтын төлбөрийн асуудал энэ дээр бас яригддаг. Хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудаас 50-аас 100% тэтгэлэг олгож тухайн сургуульд суралцах боломжийг бол хангаж өгсөн. 2020-аас 21 оны хичээлийн жилд сургууль хүмүүжлийн тусгай байгууллагын сургуульд нийт 27 хүүхэд анги төвшин суралцсан. Эдгээр хүүхдүүдээс 6 хүүхэд нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр хөтөлбөр төлөвлөгөөнийхөө дагуу суралцаар байна. Тэгэхээр энэ сургалт хүмүүжлийн тусгай байгууллагт сургалт хүмүүжлийн ажлууд хөвчлэн явагддаг юм байна шүү дээ. Тэгэхээр эргээд энгийн амьдралд гарахтан туслах нийгэмшүүлэх чиглэлээр хэрхэн ажилтдаг юм бэ? Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг нийгэмшүүлэх чиглэлээр хийж байгаа ажил бол 3 үе шаттай хэрэгждэг. Энэ нь нэгдүгээрт юу гэдэг юм бэ гэхээр шинээр ирсэн үеийн хоригдлыг нийгэмшүүлэх, хорь хал эдлүүлэх үеийн мөн суллагдах үеийн гэсэн 3 үе шатаар хэрэгжүүлэн ажилдаг. За шинээр ирсэн хоригдл маш сэтгэл зүйн хямралтай, өөрчлөлттэй байдаг. Тиймээс тэднийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд хүн тус бүрийн үйлдсэн хэргийнхэн онцлог, сэтгэл зүйн онцлог тохирсон сэтгэл зүйн хямралт өөрчлөлтөөс гарах тийм нөлөөлөл үзүүлэх уулзалт ярилцлагыг түлхүү явуулж нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулдаг. Хорих хал эдлүүлэх үеийн нийгэмшүүлэх ажлын өрөөнд тухайн хүүхдүүдийг дахин гэмтэргээ үйлдгээс өрсөн сэргийлэх. Мөн гэмтэргийн хор уршигыг таниулгаж чиглэсэн хууль эрхцэн сургалтуудыг бол түлхүү зохион байгуулдаг. За мөн бие хүн болж төлөвшөхөд нөлөөлөх эерэг харилцаа хандлагыг бий болгох, бүтээл сэтгэлгээ хөгжүүлэхэд чиглэсэн сургалт нийгэмшүүлэх ажлуудыг бас мөн тус зохион байгуулдаг. Суллагдах үеийн нийгэмшүүлэх ажлын хүрээнд болохоор суллагдах хугацаа ойрцоо хоригдлуудыг хамруулж нийгмийн амьдралд иргэн нэгтгэх зорилгоор арга гэрийнхэнтэй уулзалт ярилцлага зохион байгуулаад тэдний арга гэртэй холбоо тогтоож гарах орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, мөн шаардлагатай тохиолдолд төрийн болон төрийн бус байгууллагууд холбон зуршлах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. За мөн шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гэрээ байгуулсан төрийн болон төрийн бус байгууллагуудаа хамтарсан сургалтуудыг бол нэлээдгүй зохион байгуулдаг. За тухайлбал гэр бүл хүүхэд залуучуудын газар, Кристиано Нобелийн хүүхдийн сан, амин хүүхэд тасралт, төрийн бус байгууллага, хорихын үйлчилгээний нэгдсэн төв, хүүхдийн номын сан зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаа хамтран ажиллах төрөл бүрийн сургалтуудыг арга хэмжээнүүдийг бол зохион байгуулдаг. Зарим сургалт арга хэмжээнээс дуртахад Кристиано Нобелийн хүүхдийн сан төрийн бус байгууллагатай хамтран өсвөр насны хоригдлын аяс чадрыг нээж хөгжүүлэх зорилгоор хөгжмийн сургалтанд хүүхдүүдийг хамруулсан. Мөн зургийн сургалтанд мэрэгжлийн чиг баримжаа олгох, амьдрах ухаанд суралцах тийм сургалтуудад хамруулсан. Талхах нарийн боомны чадамжийн сургалтанд хүүхдүүдийг хамруулж мөн талхах нарийн боомны чадамжийн гэрчлэгийг бол бас олгосон байдаг юм аа. Амин хүүхд төрийн бус байгууллагаас мөн хүүхдүүд сэтгэл зүйн болон англи хэл суралцах тэр хүсэл сонирхолтод нийцсэн сургалтуудыг бол нэлээд зохион байгуулдаг. Хүүхдийн төв номын сантай хамтраад мөн номын сангаас ирүүлсэн 100 шиг номыг хоригдлуудад уншуулад мөн хүүхдүүд уншсан номороо тэмдэглэл хөтлөх зэрэг ийм бас нийгэмшүүлэх ажлыг бол зохион байгуулсан байдаг юм аа. Нэг талдаа бас санаа зовох зүйл байна л да. Яагаад юу энэ өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох болов? Цаад шалтгаан нөхцөл нь юу байдаг юм болоо? За судалгаагаар манай улсын нийт хүн амын 34.6%-ийг тэгээс 18 насны хүүхдээ эзэлдэг. Харин шүүхээс
ял шийтгүүлсэн хүмүүсийн 4% өсвөр насны хүн эзэлж байна гэсэн юм том бас судалгаа байдаг. Өнөөдрийн байдлаар сургууль хүмүүжлийн тусгай байгууллагад ихэвчлэн 15-аас 17 насны 27 хүүхэд ядал эдэлж байгаагаас дийлэнх нь хулгайн гэмтэрэг мөн хүчиндэг гэмтэрэг тус үлдсэн байна. Мөн 13 хүүхэд анх удаагийн ял шийтгэлтэй, 9 хүүхэд 2 удаагийн ял шийтгэлтэй, 2 хүүхэд 3-аас 4 удаагийн ял шийтгэлтэй юм хүүхдүүд байна. Сургууль хүмүүжлийн тусгай байгууллага маань өөрөө улстай ганц байдаг байгууллага болохоор тухайн байгууллагт болохоор Улаанбаатар болон аймаг орон нутгаас бол хүүхдүүд ял эдэлж байгаа. Өсвөр насны хоригдлын үйлдсэн гэмтэргийн нөхцөл байдлаас хамаарч 20 хайлын хэмжээ 6 сараас 14 жилийн хугацаагаар 20 хайлаар шийдэгдсэн юм. Хүүхдүүд бол ял эдэлж байна. Тэгэхээр анх хорих ял аваад зайн тусгай байгууллагт ирсэн хүүхдүүдээс сэтгэл зүйн сорил ярилцлага авдаг гэсэн байх шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд бусдын нөлөөнд автаад энэ гэмт хэргийг үлдэж байна уу? Эсвэл орчны ямар нэгэн нөлөөлөл байдгийн болов? Энэ талаар хүүхдүүд өөрсдөө юу н гэмтэрэгт холбогдсон шалтгаанаа юу гэж тайлбарладаг юм бэ? За 20 хайл эдэлжийн өсвөр насны хүүхдүүдээс авсан сэтгэл зүйн сорил ганцаарчлсан ярилцлагаас болохоор харахад бол гэмтэрэг үлдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Тухайлбал бусдын нөлөөнд амархан автдаг. Хүүхэд сэтгэл зүй зан төлөө оюун ухааны бүрэн гүйцэд төлөвшөөдөггүй байдаг учраас тэдгээрийг хүрээлж байгаа найз нөхөдөө ойр дотны хүмүүсийн нөлөөнд автахад маш амархан буруу зүйлийг их сонирхох, суралцах, үтсэн зүйлээ туршиж үзэхийг хүсэх зэрэг нь бол улмаар гэмтэрэг үлдэхэд бол нөлөөлсөн бас юм судалгаа байдгийг. Амар хэлбэр аргаар мөнгөтэй олго эцэг эхийн хараа хялтаас хол байх, бие даасан том хүн болох хүслээсээ болж бас гэмтэрэгт хүүхдүүд холбогдсон байдаг. Хүүхдийн өөрийнх нь хэрэгцээг хангаж чадахгүй нөхцөлд амьдралын түвшин хамаарахгүйгээр гэмтэрэг үлдэж олсон мөнгөөрөө хондгийн хоол хүнс хэрэгцээ зүйл авахаасаа илүүтэй цахим тоглоом тоглох, ууж идэх, үзэр үзэх зэргээр нь өөрийгөө зугаацуулах зүйл зарцуулах мөнгийг амар хэлбэр аргаар олох зорилгоор сулгаан гэмтэргийг бас түлхүү үлдсэн байдаг юм а. 3 дугаарт эцэг их асран хамгаалагчийн хараа хяналт сулаас хүүхэд хичээлийн бус цагаар гэр бүл хэсэг бүлгээрээ нийлж гадуур тэнэс сэлгүүцэх улмаар энэ байдал нас гэмтэрэг үлдэхэд бусад уруу татагдахад бас нөлөөлсөн байдгийг. Тийм учраас гэр бүл эцэг эхийн хараа хяналт бол хамгийн чухал үүрэг оройлтой гэж үзэж байгаа. 4-р нь гэр бүлийн орчин бас нөлөөлж байгаа. Гэр бүлдэх таагүй уур амьсгал, гэр бүлийн хэн нэг нь архинд хамааралтай хүнтэй амьдрдаг, гэр бүлийн хүчирхийлэл, гэрт нь үйлдэгддэг, гэр бүл салалт байдаг. Тийм гэр бүлийн орчинд байгаа хүүхдэд тухайн орчны нөлөөлөл сөргөөр нөлөөлж байнгын стресст орох, уур амьсгалаа бусдад гаргах, хүчирхийлэл үлдэх ийм байдлаар бол гэмтэрэг үлдэхэд нөлөөлсөн байдаг юм а. 5-р болохоор цахим орчинд хяналтгүй сөрөг мэдээлэл гэмтэрэг үлдэхэд бол нөлөөлж байгаа. Цахим орчин гар утсан садар самуу хүчирхийлэл гэмтэргийн тухай санаа сэтлэгч донтол ганцаардлыг бий болгож тухайн хүүхдийг цахим орчноос авсан тэр мэдээллээрээ гэмтэрэг үлдэх нөхцөлийг бүрдүүлсэн юм тохиолдлуудаас ярьцлагын явцад харагддаг юм а. Тэгэхээр прокурорын байгууллага өсвөр насны хүүхд холбогдсон хэрэг за ялангуяа энэ сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажилладаг юм бэ? За ял эдэлэх ажиллагаанд дагуу прокурорын хилдэн ажлын мөн чанар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолгүйгээр нэг ч хүнийг ял эдлүүлэхгүй байх, нэг ч хүнд шүүхээ соногдуулсан ялыг эдлэхээс зайлсхийх боломж олохгүй байхад оршдог. Мөн прокурор ял эдлүүлэх ажиллагаа хууль заасан үндслэл журмын дагуу явагдаж байгаа хэсэг мөн ял эдлүүлэх ажиллагаанд хэрэгжүүлж буй хууль тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан тушаал заавар журмуудыг ял эдлүүлэх байгууллагаас мөрдлөг болгож сахин хангаж байгаа хэсгэд бол хяналтыг чиглүүлж ажилладаг. Прокурорын хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх арга хэлбэрийн нэг бол танилцах шалгах ажиллагаа байдаг. Прокурор 20 хайл эдлүүлэх ажиллагаатай танилцах шалгахтаа хуулиар тогтоосон нөхцөл тэглэм тухайн 20 хайл эдэлж байгаа хоригдлын ялыг эдлүүлж байгаа нь уу? Тэдгээрийн хууль ёсны эрхийг нь хангаж гин үү? Сургалт нийгэмшүүлэх ажил болон тэдгээрийн амьдрах орчин ахуй нөхцөл мөн харуул хамгаалалт зэрэг нь хууль заавар тэр журмаар тогтоосон хэм хэмжээг мөрдөж гин үү гэдэгт тогтмол хяналт тавьж шалгаж танилцдаг. Тухайн шалгаж танилцах ажиллагаагаар илэрсэн зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байхад бол анхаарч ажилладаг. Тэгэхээр Налах дүүргийн прокурорын газрын нэг онцлог нь улсын хэмжээнд ганц байгаа хүүхдийн хайрах анги буюу энэ сургалт хүмүүжлийн тусгай байгууллагт хяналт тавьж ажилладаг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хорих ял эдэлж байгаа хүүхдүүдэд зориулж Налах дүүргийн прокурорын газраас ер нь ямар ажил арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа вэ?
2021 онд дүүргийн прокурорын газраас 20 хал нийтлүүлэх ажиллагаатай заавар заасан хугацаанд хэд удаа танилцсан хоригдлын ахуй нөхцөл эрх үүргийн хэрэгжилтийг бас шалгасан байгаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад дүүргийн прокурорын газраас суралт хүмүүжлийн тусгай байгууллагт хүмүүжиж байгаа сурагчдын дунд мэдлэг ур чадварыг нь баттгаж, тэдний итгэх санаачлагыг нь бас дэмжих, мөн эерэг харилцаа хандлагыг тэдэнд бий болгох, бүтээл сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор өсвөр насны хоригдлуудын дунд миний аз жаргалтай гэрүүл миний мөрөөдөл сэдвийн дор гар зураг эсээ хвчлэгийн уралдаан зохион байгуулад байгаа. Уг арга хэмжээнийхээ үеэр прокуророос өсвөр насны хоригдлуудад хүүхдийн эрх сэдвийн дор сургалт зохион байгуул сургалтын явцад хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах эрх нь хэрхэн хангагдаж байгаа юм бэ гэдэг дээр үнэлт өгөлт өгөхөөр ингээд ажлыг төлөвлөд байна. Мөн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн хүүхдийн эрхийн сэдвэс сургалтаар хүүхд гэр бүлийн харилцаа хандлагыг эерэг болгох, хүүхдийн засварл хүмүүжил эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бас хүүхдтэй урмын үг хайрлаараа видео бичлэгийг хүүхд бүрийн ар гэрээс аваад тухайн сургалтын дээр ашиглахаар бэлтгэл ажил өнөөдөр ингээ хангалттай байна. Эцэст нь дүгнж хэлгээд өсвөр насны хүүхэд гэмт хэрэг үйлдэхэд эцэг эхийн хараа хяналтцул байх, гэр бүлийн дунд таагүй амьсгал бий болох, айрагталд гэр бүлийн хүчирхийл, гэр бүл салалт зэрэг хүчин зүйлүүд түлхүү нөлөөлдгийг эцэг эхчүүд маань бас анхаарах хэрэгтэй. Олон эцэг эхчүүд хүүхдээ хоригдох үед хаана ямар алдаа гаргаж хүүхдээ ийм байдалд хүргэснийг бол гайхдаг. Зарим хүүхдээ буруу хүмүүжүүлсэн гэж харамсдаг. Зарим тохиолдолд магадгүй суралт хүмүүжлийн тусгай байгууллагаас хүүхдийг нь хүмүүжүүлнэ гэж найдаж байхыг ч бас өгөөсгүй. Гэтэл хүүхдийн насан туршийн хүмүүжилд эцэг хасран хамгаалагч өөрөөр оролцоо илүү чухал нөлөөтэй гэдгийг эцэст нь онцлж хэлмээр байна. За баярлалаа. Налах дүүргээс бидэнтэй холбогдож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаа болон прокурорын байгууллагаас хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа талаар мэдээлгсэн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За танд ч гэсэн баярлалаа. Мөн Налах дүүргийн прокурорын газартай холбогдож улсад ганцхан байдаг хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаа онцлог прокурорын хяналтын талаар иргэдэд бас тодорхой хэмжээний мэдээллийг хүснэ байх гэж найдаж байна. Тэгээ танд ч гэсэн мөн ажлын амжилт хүсье. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан бэлтгэсэн Про подкастын шинэ дугаарыг Налах дүүргийн прокурорын газартай хамтран бэлтгэн хүргэлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ олон нийтэд харилцах албанд хэрэглээрэй.